За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ пэйжийн followers яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуултын хариултыг олох үүднээс хичээлээ үзье. За ер нь бол Facebook-ийн followers-аа яаж нэмэх үү? Энэ дагагч нэмдэг үйлчлэгийг аваад ямарын ийм асуултууд олон хүнээс ирдэг. Ер нь бол followers нэмэх нь бол ер нь бол зөв. Гэхдээ нэг анхаарах ёстой юм нь яг зорилттой хэрэглэгч нар ч л биш бол followers-ийн тоо бол тийм ч чухал биш болсон гэдгийг та хэд минь бас ойлгох хэрэгтэй. Учир нь юу вэ гэвэл 2024 оноос хойш Facebook-ийн алгоритм өмнө нь дагагчийн тоон тулгуурласан хандлтыг үзүүлдэг байсан бол 24 оноос хойш бол бүх оруулж байгаа контент нь нийжилтгч гарааны зарчимтай болсон гэдэг ийм шинжилэлт орсон. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл би өнөөдөр 100,000 дагагчтай байна уу, 10,000 дагагчтай байна уу хамаагүй, хамгийн гол нь миний оруулж байгаа контентыг хүмүүс сонирхож гин үгүй юу гэдэг дээр үнэлэлт оноо өгөөд цааш нь Facebook-ийн алгоритм дэмжихгүй юу гэдгийг шийддэг болсон байна. За тэгэхээр 200,000 дагагчтай байна уу, 20,000 дагагчтай байна уу, 2,000 дагагчтай байна уу хамаагүй, хамгийн гол нь таны контент хүмүүст шеэрлэгдэх, хүмүүст үнэхээр одоо анхаарлыг татах тийм шин чанар байна уугүй юу гэдэг чинь л өөрөө их чухал болчиход байна. Өмнө нь бол 200,000 дагагчтай бол ямар ч пост, ямар ч контент хийсэн айгүй өндөр engagement авдаг байсан, одоо болсон. За тэгэхээр одоо Монголд нийтлэг ажиглагдаж байгаа нэг зүйл байгаа. Пэйжийн followers нэмэх үндсэн юм хоёр арга байна. За нэгдүгürt нь одоо ийм инфлюенсерүүд те одоо илүү одоо худалдааны чиглэлээр дагнсан ийм инфлюенсерүүдэд төлбөр төлөөд тухайн инфлюенсерүүд өөрсдийн олон дагагчтай пэйжээр тухайн пэйжийг дагах эсвэл одоо лайк дарах юм бол комментоос нь азт нь тодруулаад 500,000 төгрөг ч юм уу 300,000 төгрөг ч юм тийм мөнгөн шагнал өгдөг. За тухайн хүмүүс бүгдээрээ энэ дээр нь ингээд follow хийгээд азтан тодорхойн тулд одоо ингээд азтан болохын тулд follow хийдэг байна. За үндсэн нэг ийм технологи байдаг. За хоёрдугаарт нь дагагч нэмдэг ийм төрөл бүрийн үйлчлэгээнүүд байждаг байна. За эндээс одоо анхаарах ёстой зүйлс нь гэвэл за энэ хэрвээ одоо яг тийм инфлюенсерүүдээр дагагчид нэмүүлж байгаа тохиолдолд танай зорилттой хэрэглэгч үнэхээр мөн үү гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Энэ хүнийг дагж байгаа хүн энэ хүний одоо хэрэглэгч нар таны хэрэглэгч нар мөн үү гэдэг дээр сайн анхаарах хэрэгтэй. Дээрэс нь тухайн хүн төлж байгаа төлбөр чинь энэ хүнээс орж ирж байгаа дагагч нартай чинь төлбөрийн хувьд одоо зохих төлбөр мөн үү үгүй юу? Тэгэхээр болж гин үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дагагч нэмэх үйлчлэгийн хувьд болохоор ер нь одоо дагагч нэмэн тэдэн мянган дагагч тэдэн төгрөг гэдэг энэ зүйл маань ихэвчлэн ер нь бот дагагч юм уу бодит хүмүүс биш байгаад байдаг. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Бодит хүн биш байна гэдэг маань танай хэрэглэгч биш гэсэн үг. Танай хэрэглэгч бишээс гадна тухайн бодит хүмүүс биш учраас Facebook-ийн алгоритм тухайн пэйжд анхаарал хандуулцдаг асуудал үүсэх магадaltaй болчдөг гэсэн. За бодит дагагч биш байх тусмал таны пэйжийн оруулж байгаа контент дагагч engagement-гүй болно. Цаашлаад engagement-гүй контентыг Facebook-ээс шууд бусдад санал болгохгүй магадлал нэмэгддэг учраас аюултай гэсэн. Тэгэхээр би аль болох бизнесүүдэд ийм бот дагагч, хуурамч дагагч те бодит биш одоо дагагч нэмж яхаар энэ мөнгөөрөө сайхан буст хийчихээ гэж зөвлөд тийм аа. За ер нь дагагчийг бид нэмэхэд ийм хоёр үндсэн аргачлалаар л нэмдэг. Нэг нь органик, нэг нь төлбөртэй байгаа. За органик арга гэж юу вэ гэхээр өгөөжтэй сонирхолтой контент бүтээх.
хамгийн гол нь одоо нэг юм ерөөсөө та хэд манай ойлгох хэрэгтэй. Энэ Facebook дээр болж байгаа энэ engagement, like дарж байгаа, share хийж байгаа ч юм уу, follow хийж байгаа энэ бүх үйлдэл маань хүн хоорондын л харилцаа байхгүй. Одоо жишээлбэл хар ухаанаар энгийнээр яаж ойлгох вэ гэхээр одоо жишээлбэл ийм гудамжинд явж байгаа хүнтэй очиод ингээд танилцъя гэдэг. Гар бариад ингээд танилцъя гэхэд тухайн хүн шууд танилцах уу? За үнэхээр танилцах хүсэл төрөх юм бол тухайн хүнд ямар хүсэл төрөөд танилцах шийдвэр гаргах юм. Тэ? Тухайн хүний юуг нь харах юм. Үнэхээр одоо айтайхан зүс царайтай, айтайхан бие зүү авч явж байгаа ч тийм үү, тэ? Одоо ярьж байгаа зүйл нь ярьж байгаа сэдвэнч гэх юм уу, хүн тухайн хүнд хошин таалагдах мэдрэмж төрөх ч юм уу, тэ? Тим нөхцөлд л одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс танилцж болно шүү дээ. Эмэгтэй хүн нөгөө эрэгтэй танилцах гэж байгаа эрэгтэйгээ окей, энэ залуутай танилцж болох юм байна гэдэг ийм одоо шийдвэр гарч байна, тэ? Тэгвэл бид нар ингээд нэг сонин хувцастай, сонин яриатай, согтууч гэдэг юм уу, тэ? Хошин байдлаар хэлэхэд тийм хүн сонин бааги, тэ? Нэг эмэгтэй хүн дээр очиод танилцъя гэвэл уучлаарай шүү дээ, тэ? Үгүй шүү дээ. Тэгэхээр бидний хөгжүүлээд байгаа пэйж чинь хэрэглэгч нарт яаж харагдаж байгаа ч аягүй чухал байна. Тэгэхээр одоо нэг тийм сонио утсан үсцэн тийм согтуу солиотой юм шиг юм оруулдаг тийм пэйжийг хүн дагах уу? Тэ? Фоллоу хийх үү гэдэг чинь өөр асуудал. Тэгэхээр бид нар хүн хоорондын харилцаа нэгэнтэй л нөгөө хэрэглэгч нар чинь хүн юм чинь тухайн хүмүүст өгөөжтэй, хэрэгтэй, шеэрлэгдэж болох байц, тэ? Эсвэл сонирхолтой ямар ч байсан тухайн хүнд өгөөжтэй тийм контенттэй байх хэрэгтэй байхгүй тэр пэйж чинь. Би олон пэйж хөгжүүлчихсэн. За эндээс нэг жишээ дурдах юм бол би та хэд нэг юм жишээ үзүүлье. За би Даги Монголиа гэдэг юм пэйжийн хөгжүүлэлтийг нэг сар байна уу 2 сар хариуцчихсан баг. За энэ пэйжийн хөгжүүлэлтэн дээр би үндсэндээ гэрээний дагуу хэд хэдэн рил хийж өгсөн. Энэ рилүүдээс нэг рил нь зөвхөн ганцхан рил нь тухайн пэйжийн дагагчийг 20,000 дагагчаар өсгөж байсан. За энэ байна. За нэг 670,000 үзэлттэй. Та бүхэн магадгүй анх удаа сонсож байгаа байх. Тэгвэл та үүнийг мэдснээс хойш энэ материалыг үндсэндээ энэ юу вэ гэхээр энэ өөрөө дотор утасны брэнд байсан. Уусгачтай дотор утас хийж байгаа материал нь тэнцэл буюу одоо ингээд энэ мод нь байгаль зүйн шин гэдэг юм материал байхгүй. Бүрсийг давуу ч юм хүүн давуу биш гэсэн. Шингэх чадвар нь хөнгөөс 50% илүү. Агаарын цоцтой буюу биш гэсэн байхгүй. Тэгэхээр энэ материалын онцлогийг бактери үржүүлэхгүй харуулсан юм рил хийгээд энэ рил маань 600 гаруй мянган хүнд хүрсэн байна. Органикаар ямар ч бүүстгүйгээр тухайн пэйжийн дагагч тухайн үед нэг 90,000 байсан бол 110,000 болж ирсэн. За ингээ үндсэндээ сонирхолтой контент маань үнэхээр сонирхолтой байж чадах юм бол тэ сурчлагыг тэр хэмжээгээр дэмждэг, сурчлагыг дэмжихээс гадна пэйжийн органик дагагчдыг төдий чинээгээр нэмдэг байна. За дараагийн органик арга нь Reels видео ашиглах буюу одоо ер нь бол Reel төрхөө ашиглаад энэ өгөөжтэй сонирхолтой контентуудаа бүтээх байгаад байна. За дээрэс нь уралдаан giveaway зохион байгуулах, story-г төвтэй ашиглах гэсэн юм агууд байгаа. Эндээс хамгийн чухал нь өгөөжтэй контентээр Reel хэлбэрээр ашиглах, хүмүүст шеэрлэгдэх тэ магадaltaй байх гэсэн ийм шинжүүдийг агуулчих хэрэгтэй. За хоёрдугаар нь төлбөртэй юу байгаа аргачлал байгаа. Энэ дээр бол бид мэднэ page like campaign буюу одоо хэрэглэгчийг дагуулах те лайк даруулах reel видеогоо бүүстэлж болно, engagement-тэй авахар бүүстэлж болно. Гэх мэтлэнгийн төлбөртэй аргачлалууд байгаа. Тэгэхээр бид нар хамгийн чухал анхаарах ёстой зүйлс маань юу вэ гэвэл ерөөсөө л органикаар аль болох өгөөжтэй reel контентуудаар пэйжийн дагагчтай өсгөх нь чухал. Энэ бот дагагч өсгөх бол тийм ч одоо өгөөжтэй зүйл биш ээ гэдгийг та ойлгох хэрэгтэй байна.